Орчлон сургууль нь 2001 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 17 удаагийн төгсөлтөөр 700 орчим төгсөгчтэй болсон байна. Төгсөгчд маань суралцж байх үедээ олон улсын Кембрижийн хөтөлбөр болон Монгол улсынхаа үндэсний хөтөлбөрийг хослуулан үздэг. За ингэж үзнээрээ төгсөгчдийн маань 70 орчим хувь нь дэлхийн топ ихтэй сургуулиудад болон дотоодын ихтэй сургуулиуд өөрсдийн хүссэн мэргэжлээрээ 100 хүртэлх хувийн тэтгэлгийг авч чаддгаараа маш онцлогтой. Энэ дэлхийн топ ихтэй сургуулиудад тэнцэнэ гэдэг бол нэгдүгээрт маш том даваа байдаг. За тэгээд энэ давааны ард бол 100 хүртэлх хувийн тэтгэлэг авна гэдэг бол бүр асар том даваа. Энэ тэтгэлгийг тэгвэл ямар суралцагчдад олгодгоо гэхээр академик чадвар өндөртэй, төлөвшил сайтай, мөн сурах арга барилаа олчихсон. Ирээдүйд тэр ихтэй сургуульд суралцах нэгдүгээр амжилттай суралцаж чадна. Хоёрдугаарт суралцаж төгссөнийхаа дараа тухайн сургуулийн нэр хүндийг бахархалтайгаар авч явж чадна гэсэн суралцагчтай л тэд нар нэгдүгээрт сургуульдаа тэнцвүүлж авдаг, хоёрдугаарт тэтгэлгийг олгодог. Олон улсын энэ хөтөлбөр маань гадны мундаг ихтэй сургуулиудын яг хүсдэг ийм хэмжээний суралцагчийг бол бэлдэж байгаа юм. Зөвхөн нэг цээжилсэн мэдлэг биш. Хүүхдийг бол бүр яг мэдлэг, чадвар, бүр хандлагын маш өндөр түвшинд бол хүүхдийг ингэж хөгжүүлж чаддаг ийм л хөтөлбөр байгаа юм. Одоо орчин сургуулийн байгаль ухааны сургалт нь бүх төвшөнд босоо тогтолцоогоор явдаг. Манай сургуулийн хүүхдүүд бол бага ангидаа CIPB гэдэг хөтөлбөрөөр хичээлдэг. Тухайн CIPB хөтөлбөрийн сайенс хичээлийн хүрээнд бол хим, биологи, физикийн анхан шатны мэдгэдэгхүүнүүдийг энэ тухайн хөтөлбөрөөр авдаг. Кембрижийн хөтөлбөр нь бага ангийн байгалийн ухааны хичээлээр хүүхдүүдэд шинжлэх ухааны талаар анхан шатны ойлголтуудыг өгч өөрийгөө хөгжүүлэхэд тусалдаг бөгөөд энэ нь тэдэнд хорвоо ертөнцийг танин мэдэх, хүүхдүүд өөрсдөө сонирхон судлах боломжийг олгодог. Түүнчлэн дэлхийн ертөнцийн байгаль орчны талаарх өөрсдийн гэсэн ойлголттой, үзэл баримтлалтай болоход тусалдаг. Сурагчид шинжлэх ухаанчаар сэтгэхээс гадна өөрсдийн мэдлэг, ойлголтоо ашиглан туршилт хийх замаар ур чадвараа боддоор хөгжүүлдэг. Энэ арга нь тэдэнд дараагийн агсан шатанд амжилт гаргахад шаардагдах мэдлэг, ур чадварыг олгодог. Тэгэхээр надад дээр манай сургуулийн багангийн төгсөгч нар маань эрэхтэй тодорхой хэмжээний шинжлэх ухааны мэдлэгтэй болчихсон. 2 дугаар ангиасаа үзээд CIPP гэдэг шинжлэх ухааны шалгалт өгчихсөн ийм хүүхдүүд ирдэг. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөрийн хүрээнд болохоор бид нэр дунд ангидаа 6-аас 8 дугаар анги чекпоинт гэсэн хөтөлбөрөөр хичээлдэг. За тухайн чекпоинт хөтөлбөрийн хүрээнд бол 6-аас 8 дугаар ангийн сурагчдад шинжлэх ухааны анхан шатны шинжлэх ухаанд эрэлхийлэл хэрхэн хийх вэ, туршилт ажлыг яаж хийх вэ гэх мэтчлэн чадваруудыг бол суулгаж өгдөг. Тэгэхээр энэ туршилт хичээлдэр хүүхдүүд маань юу илүү эзэмшиж авдаг вэ гэхээр тухайн шинжлэх ухаанч арга барилыг маш сайн төлөвшөж авдаг. Ингээд төлөвшснөөр яах вэ гэхээр шинжлэх ухааны туршилтыг хийхдээ эрсдэл аюулгүй байдлыг өөрсдөө зөв тооцож чаддаг, юу болох вэ гэдэг таамаглалыг нь өөрсдөө тодорхойлоо бичиж чаддаг, хийсэн туршилт үзэгдлийнхаа үр дүнг хэмжилтийн утгуудыг бичдэг, боловсруулдаг, тэгээд үр дүнгийн сайхан шинжлэх ухааны үг хэллэгээр тайлбарлаж чаддаг ийм үндсэн чадварыг яг 6-аас 8 дугаар ангидаа бүрэн эзэмшээд бэлтгэгдээд ордог. Чекпоинт гэдэг хөтөлбөрийн гол зорилго маань хүүхдэд ахлах сургууль, ихтэй сургууль, магистр, доктор ямар нэгэн ажлын байранд гарахад энэхүү чадвар нь байнгын хэрэг болдог хамгийн суур чадварыг дунд ангид олгож өгдөг. За энэхүү хөтөлбөрөөр хэрхэн яаж ойлгосон, өөрсдийнхөө төвшинг тодорхойлох хамгийн гол шалгалт нь Кембрижээс авдаг хөндлөнгийн чекпоинт гэдэг шалгалт болдог. 160 гаруй орны 10,000 сургуулийн сурагчид донд өөрийнхөө ямар төвшөнтэй байгаагаа мэдэж авах тийм боломжийг олгож өгдөг. Тэгээд энэ суурийг нь чекпоинт тавьж өгснөхийн дараа 2 жилийн хөтөлбөр буюу 9-10 дугаар ангидаас эхлээрээ IGCSE гэдэг Кембриж хөтөлбөрийг судалдаг. 9-10 дугаар ангид судалсан IGCSE хөтөлбөрөөр эзэмсэн мэдлэгээр манай хүүхдүүдийн төвшин ямар хэмжээнд очдөг вэ гэхээр гадаадын ихтэй сургуулиудад элсэж ороход шаардлагатай тийм шалгалтуудыг өгөхөд бүрэн мэдлэг эзэмшигдсэн байдаг нь харагддаг. Би болгоод орчин сургууль CIPP, IGCSE, AS-ийн бүх шалгалтуудыг өгж ирсэн. Тэгээ 10 дахь ангид өгж ирсэн IGCSE-ийн шалгалтанд дүнгээр нь ранглахад яг 2-т орж ирсэн би. За эндээсээ цаашлаад IGCSE level-ээс сурагчид маань өгж дуусны дараа өөрийнхөө сонирхсан чиглэлээр AS level-ийн хөтөлбөрийг судалдаг. AS level-ийн хөтөлбөр 1 жилийн хугацаатай хөтөлбөр. Тухайн сурагчид маань энэ хөтөлбөрийн хүрээнд
өөрөө өөрсдийнхөө сонирхсон чиглэлээр хим, физик, биологи салбар шинжилгээ ухаануудыг одоо гүнзгий түвшинд судалдаг. Тэгэхээр энэ гүнзгий түвшинд судална гэдэг маань болохоор их сургуулиудын 1-2 дугаар курсын хичээлүүд 11-12 дугаар ангид AS A level хичээлээр олгогддог гэсэн үг. Б. Кембрижийн олон улсын хөтөлбөрийн IGCSA болон SAE төвшний дэлхийн нийтийн чиг хандлага гэдэг хичээлийг заадаг. Энэ хичээл нь сурагчдыг их сургуульд амжилттай бэлтгэн элсгэд туслах зорилготой. Тиймээс сурагчид маань судалгаа хийн, академик эссе бишиж, дэлхийн нийтэд тулгамдгүй асуудлуудын талаар ярилцаж, мэтгэлцдэг. Энэ нь 10 жилийн сурагчдыг их сургуулийн оюутан болоход маш их тус үзүүлдэг хичээлүүдийн нэг. Зарим нэг хичээлээс олж авч чадахгүй олон ур чадварыг дэлхийн нийтийн чиг хандлах хичээлээр сурагчдад олгодог учраас сурагчдыг их сургуулийн оюутан болоход бэлтгэх хамгийн үр дүнтэй арга юм. За 11 12 дугаар ангид бид нар хүүхдүүдэд яг хөөхөр багшийн зүгээс зөвхөн чиглүүлэх үүргийг гүйцэтгэх нь тухайн сурагч маань багшийн чиглүүлгийн дагуу айл хэдийн шинжилгээ ухааны арга барилаа төлөвшсөн, математик аппарат нь төлөвшсөн, одоо яг судлаач хүүхдүүд болсон гэж явж байгаа. Тэгээ олон улсын олимпиадад одоо манай сурагчид шинжлэх ухааны одоо айлч салбарт очсон олон улсын хүүхдүүдэд энэ тэнцвүүц хэмжээний амжилтыг гаргаж өгч байна. Би сторонгоос хойш химийн олимпиад би бэлдэж байгаа. Тэгээд бэлдэх явцдаа би англи хэл илүү сайн даваа тал болсон гэж бодож байна. Учир нь би англи хэлээр илүү материалаа сайн ойлгодог. Тэгээд их сургуулийн намаач ойлгох чадвартай болсон. Тэгээд энэ миний яг олон улсын олимпиад дээр амжилтын зөрүү нь гарсан гэж би боддог. Ямарваа нэгэн одоо олимпиад уралдаан тэмцээн ч юм уу тухайн хичээлээр одоо гүнзгийрэхэд одоо сургуулийн орчин за тэгээд сурах нөхцөл нь бол сайн бүрдэх ёстой. За маань сургуулийн хувьд бол номын сан, за лаборатори бүх зүйл нь бол маш сайн бүрдсэн байгаа. 32 дугаар олон улсын биологи олимпиадад би мөнгөн медаль хүртсэн тийм амжилттай. Энэ олимпиадад ороход хамгийн их давуу тал болж өгсөн юм нь бол сайенс хичээлүүд бүгдээр англиар ордог байсан. Ангийнх тусам багш нарын заах арга барил энэ бүх зүйлд ингээд надад маш их тус болж мэдээж ингээд бусдаас давуу талтай болоход их тусалсан гэж би бодож байна. Сургуулийн сургалтын хөтөлбөр програм маань ингээд улам чанаржиж явж байгаад за сүүлийн одоо яг 4-5 жилийн хугацаанд бол одоо яг энэ үр өгөөжөө бол маш одоо хүчтэйгээр өгч эхэлж байна л да. Яг одоо Америкийн ихтэй сургуулийн элсдийн шалгуур SAT гэдэг штэ. Тэр шалгалтын дээр одоо яг 1500-аас дээш оноо авах тохиолдол бол манай хүүхдүүдийн тулд бол нэмэгдээд ирж байгаа. Миний хувьд болонгод энэ үе Абу Даби сургууль руу аппликейшн явуулахаар бэлтгэл ажиллаа хийж байгаа. Тэгээд checkpoint IGCSE зэрэг хичээлүүд дээр би багасаа үзэж авсан болохоор надад сад болон TOEFL шалгалтанд уншиж ойлгоход ямар ч асуудал гараагүй их амархан байсан. Тийм болохоор өөрийнхөө хүссэн амжилттай дүнгээ авч чадсан. Зарим сурагчид маань одоо Америкийн ихтэй сургуулиудад бол шууд бүр ингээд 30 кредитийг бол Кембрижийнхаа энэ гэрчлэгээнүүдээр бол ингэж тооцоолж байна. Энэ он төгсөөд Денвер их сургуульд тэтгэлэгтэйгээр сурахаар Америкт ирсэн байгаа. Миний тэр өгсөн баахын AS level шалгалтуудыг кредит гэж тооцсон манай сургууль бол нэг AS level-ийг $5 кредит, нэг A level-ийг бол 15 кредит гэж тооцоод нэгдүгээр курст орохдоо би шууд 42.5 кредиттэй орж ирж байгаа байхгүй. Бакалавра суралцах 3 жилийнхаа 1 жилийг нь 11 12 дугаар ангид сурсан хичээлээр хаалгаж чадж гинэ гэдэг маань энэхүү хөтөлбөр маань маш их тийм үр өгөөжтэй гэдгийг баталж байгаа гэж бодож байна. Сурагчид маань академик мэдлэгээс гадна хувь хүн болох, зөв хүн байх, соёл уламжлалаа дээдлэх зэрэг мэдлэг чадварыг олж авдгаараа маш их даваа тал болдог юм. Тэгээ миний хувьд болохоор 6 наснаас хойш ятга тоглож гисэн. Тэгээд яг орчин сургуулийн хөгжмийн багшийн удирдлагаар тасралтгүй одоо 11 жил 12 жил тоглож байна. Тэгээ Мундун тангасаа үндэсний сур харваагаар хичээлж гисэн одоо бас 5 жил болох гэж байна. Манай сургуулийн хувьд бас жил болгон амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулдаг байсан. Тэр нь дандаа ингээд бид нэр хотоос гадуур анги хамт олноороо яваад Монгол ахуй соёлтойгоо бас танилцах. Монгол хүн гэдэг нь ямар хүн байхыг хэлдэг, ямар хүнийг хэлдэг. Тэгээд нийгэм шиг нь одоо ямар чухал юм гэдгийг бид нарт өөрсдийн биеэр танин мэдэх тэр боломжийг олгож өгдөг байсан. Нүгээрээ би одоо юуг илэрхийлэх гээд байгаа юм бэ гэхлээр маа сургууль одоо бидний бага ангиас эхлээд тэр гадаадын одоо шалгалтын хөтөлбөрөөс гадна үндэсний хөтөлбөрт яг энэ тэнцүү анхаарал хандуулж
бидэнд зааж сургадаг байсан. Тэгээд энэ бидний одоо үеийн залуучууд, хүүхдүүд, сурагчид яагаад тэр үндэсний гэсэн бүхнээ одоо суралцах хэрэгтэй юм бэ? Яагаад тэрийг одоо өв болгож бидээ тээж цаашаага бусдад түгээн дэлгэрүүлэх тэр одоо шаардлагатай юм бэ гэдгийг илүү ухамсарлуулж өгөхөд туссан юм болов уу гэж бодсон. Хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанаас суралцсан одоо биднэрт ингээд үлдсэн чадварууд нь намайг ингээд Абу Даби хотод байрладаг Нью-Йоркийн их сургуульд тэнцэх тэр олон шалгууруудын нэгийг хангаж чадсан гэж би хувьдаа бодож байгаа. Тэр хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг бүгднийг нь нийлүүлээд хүүхдээс юу хардаг вэ гэхээр тэр хүүхэд хинбэ гэдгээс гадна яг тэр гадаадын ихтэй сургуульд очиод Монгол оюутан яг ямар өнгө төрх нэмж авчрахын тэндээ очиод яг ямар өв соёл, ямар чадваруудыг бидэнд одоо танилцуулах юм бэ гэдэг зүйлийг хардаг. Тэгээд одоо яг манай сургуулиас манай өмнөх төгсөлтийн ангиудаас энэ Нью-Йоркийн сургуульд одоо 6-7 сурагч яг бүрэн тэтгэлэгтэйгээр суралцж байгаа. Би ингээд тэдний нэг болж одоо нэмэгдэж очих гэж байгаа одоо маш их баяртай байгаа. За миний зээдүү Тэмүүлэнгийн Тэнгис 2021 оны орчин сургуулийн төгсөгч бөгөөд 2021 онд зарласан Абу Даби дахь Нью-Йоркийн сургуулийн 100% тэтгэлгийн эзэн болсон билээ. Уг тэтгэлэг нь 200-аас 300 мянган долларын өртөгтэй байдаг. Ийм учраас эцэг эхчүүдийн өнөөдөр үр хүүхдүүдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь ирээдүйд оюуны асар их хэмжээний хөрөнгө оруулалт болно гэж бид итгэдэг. Орчлон сургуулийн хамт олон ийхүү дэлхийн Монгол иргэнийг бэлтгэж байгаа явдалд бид их талархаж байгаа. Кембрижээр одоо төв өөрөөр хэлбэл хөндлөнгийн үнэлгээг бол амжилттай авснараа тэр тухайн сургуулиудад одоо юуг харуулж ядггүй гэхээр энэ хүүхэд бол академик ур чадвар нь бол төлөвшсөн сурах арга барилаа олчихсон, ямар ч ачааллыг аваад, ямар ч мэдлэгийг аваад, мэдлэгийг хамгийн гол нь яг одоо бодит хэрэглээ болгож чаддаг суралцагч байна гэдгийг л харуулж өгдөг болохоор манай сургуулийн суралцагчид илүү юм амжилттайгаар олон улсын топ их сургуулиудад тэнцдэг болов, тэнцсний дараагаар тэтгэлэг авдаг болов гэж би хувьдаа бодд юм аа.